Захай манайхан шинэ бичлэгтэй тавтай морил Hello vlog байна. Тэгэхээр өнөөдөр болохоор бүгдээрээ эцэст нь Blackpink-ийнхаа хамгийн сүүлийн гишүүн буюу Jennie-гийнхаа 24 цаг дагаж идэх бичлэгтэй ингээд уулзж байна. Тэгээд ч гэсэн харах юм бол бичлэг эхлүүлэхээс өмнө би ингээд айгүй нэг юм гэртээ тухгүй байгаад байгаа нь та нарт харагдаж байгаах. Яагаад гэвэл би өнөөдөр нүүхж байгаа. Тэгээд нүүх гээд энэ тараа ингээд хамаг юм humаа ингээд биелцсэн. Тэгээд ч гэсэн нүүлтийн бичлэг би гоё тусдаа хийх гэж байгаа. За тэгээд одоо бичлэгэндээ орцгоо бүгдээрээ. Царам. За тэгэхээр хамгийн эхлээд бүгдээрээ өглөөний хоолоо идэх байгаа. Тэгээд би ингээд хайсан чинь Jennie-гийн дуртай тийм одоо энэ сөүлт байдаг. Нэг бэкерийн газар байд юм билээ. Тэгээд энэ болохоор пупу билүү. Тийм пупу бред гэд талхны газар исэн. Тэгээд энийг ингээд Jennie өөрөө хүртэл идээд яаж байгаа бичлэг нь хүртэл байгаад. 제가 무화과를 되게 좋아하거든요. 맛있는데요? 다음은 감자빵을 먹어보도록 할게요. Ja, just det. Men halson vi gasossan. Манайхан би ирчлээ. Бүгдээрээ орцгоё. Манайхан би сая талхаа ингээд багцсан. Тэгээд тент нь уг нь суугдсан чинь сууж болохгүй гинэ. Заавал нэг авч явахаар л зарж байгаа юм байна. Тэгээд юу ч гэсэн аваад одоо би гэрлүүгээ харж энэ орсон чинь амар хүнтэй байсан. За зүгээр өндөл эмхтэйчүүд ямар гоё үнэртэй юм бэ гэж орж ирээлсэн. За амар олуулаа. Тэгээд бүгдээрээ юу ч гэсэн гэртээ очиод хамтдаа идэж үзцгээе. Яа, үхэлээ. Өнөөдөр Солонгост яг одоо хэдэн градус байгаа гэхлээр 32 градус байна. За. Яа, энэ синснээс бүр салж чадахгүй байна. Би одоо ингээд идчихээс тэгэхгүй бол би нөгөө нүүх гээд хамаг тавг мавг одоо хутга мутгаа даалт хийцэн юм. За ингээд харах юм бол би дөнгөцөө гараа угаагаад түрээд ирсэн. За энэ хараа. Энэ болохоор нөгөө нэг Jennie юунд дуртай юм бэлээ? Нөгөө тэр жимсийг юу гэдэг вүлээ? Англиар fix гэдэг за. Тэгээд монголоор юу гэдгийг би мэдэхгүй байна. Энэ жимс. Тэгээд Jennie болохоор цайны жимсэнд дуртай гэсэн. Тэгээд энэ болохоор тэр жимстэй талах юм байна. Тэгээд амар том байгаа. 안에 이렇게 돼 있어요. 제가 무화과를 되게 좋아하거든요. 맛있는데요? Тэгээд жижигсэн бүгдээрээ амсч үзье. Вау. Ямар гоё харагдаж байна. За ингэж харагдаж байна. Ингээд дотор нь тэр ингээд жимсэн байна. Энд энэ амар гоё амттай. Нэг тийм жимсэн амар гоё амтагдаж байна. Нэг тийм амар чихэрлэгч тэгээд нэг тийм сахарлаг амт байдаг шүү дээ. Тийм биш аюу гоё. Нэг тийм гоё эрүүл жимсний амт тэгснээ талах нь бүр яг ингээд амруугаа хийсэн чинь яг ийм гоё слайм идж байгаа юм шиг. Айгуу нэг тийм гоё бамбалцсан. Тэгээд нэг тийм гоё зөөлдөн би одоо л
Яагаад тэнд тийм олон хүнтэй байсныг ойлгож байна. За одоо тэгэхээр бүгдээрээ дараагийн юм амсаж үзье. Энэ болохоор ийм ямар хөөрхөн харагдчих юм бэ? Кекс шиг юм авсан. Ингэж харагдаж байна. Үнэр нь юу ч гэсэн амар гоё үнэртэж байна. Харагдсан ч угаасаа айгуугаа амттай харагдаж байна. Одоо энэ 4 bread гэдэг энэ газрын талх нь айгуу гоё юм байна. Амт нь бүр амар гоё амттай байна гэхээсээ илүү талхных нь texture амар гоё. Тэгээд юу ч гэсэн бүгдээрээ гоё өглөөний хоолоо идчихлээ. Тэгээд байжгаад бүгдээрээ Jenny-гийнхаа өдрийн хоолтой уулзцгаая. Йоо, за манайхан тэгэхээр өдрийн хоолоо идэх гээд хүрээд ирсэн байна. Уг нь бол өнөөдөр бас гоё гадуур гарыг марий гэж бодож байсан аа. Зүгээр гэртээ идсэн хамаагүй амар хоол байгаа. За энэ маань юу вэ гэхлээр царан. Гурвалжин кимбап байна. Тэгээд энэ болохоор одоо таккалби буюу юу гэдэг лээ. Одоо дахиад махтай гэх юм уу. Тэгээд энэ болохоор майнуз тунатай гурвалжин кимбап байгаа. Тэгээ та нар гайхчихж магадгүй тэгээ Jenny-гийн өдрийн хоол хичээд юм одоо тэ энгийн 24 цагийн хоолой гэж бодож магадгүй. Би бас ингээд Jenny-гийн идэх туртай юмнуудыг энэ ямар муухай харагдт юм бэ те. За та нар ойлгоорой, би ингээд нүүх гээд сая хүртэл ингээд зарим юмнуудаа нүүлгчээд ирсэн. Одоо би бүр аимшигтэй хүсэж байна. За би бүр яг өсөж өгөх гээд байна. Ерөнхийдөө Jenny-гийн хоолтой холбоотой ингээд ярилцлагууд ч юм уу юмыг хараад ахаар сүүлд Harry-тэй хамт хийсэн нэг ярилцлага байсан аахгүй юу. Тэгээд тэн дээр болохоор ингээд хоол мол ямар хоолнд дуртай, ер нь сонирхолтой юу гэсэн чинь Jenny бол би ерөөсөө өнөө хүртэл ингээд хоолнд ямар ч юм сонирхолгүй юм байсан. Гэтэ ойрд бол хамаагүй дээрцэн гэж хэлжээ. 2-2 удаа өөрөө дурдсан. Тэр нь юу вэ гэхлээр ойрд ийм гурвалжин кимбапд Jenny амар дуртай байгаа гэсэн. Америк ярилцлагын дээр болохоор тэр хөтлөгч асуусан ахгүй чи ингээд convenience store те одоо 24 цагийн дэлгүүрээс чиний хамгийн дуртай амттай юу вэ гэсэн чи Jenny гурвалжин кимбап гэсэн. What is your go-to convenience store snack? Nobody has asked me that. In Korea, this is maybe like a guilty pleasure of mine. So they have the triangle kimbaps in different flavors. 삼각김밥 있으면 진짜 좋을 것 같아. Йоо би бүр амар өсөөд би хэлээд энэ таккалбиг идлээ. Оо яна буруу задлчлаа. Энэ өстө буруу задлж болтгүй дээ. Ваа. За ингээд Jenny-ийнхээ өдрийн хоолыг идцгээе. Энэ болохоор чамчи маяо буюу тунатай майнуузтай. Гэтэ би бүр үнэхээр инээдтэй. Би одоо ингээд Jenny-гийн нэг өдрийг хийн гэхээр тийм амар гялцал те тийм гой баг ресторан дээр орох төрлийн бодоод исэн чинь хамгийн энгийн байж тарсан. Гэтэ амар хөөрхөн байгаа Jenny. Ингээд ийм гурвалжин кимбапд дуртай. Тэг өглөөний эзэн талах бас айгүй гоё амттайсан. Йоо цагаан будаа харсан чи ямар гоё юм бэ? За идцгээе. Надад энэ ерөөсөө таалагддаггүй. Хунаа нэг сонин гиз шиг амтагдаад байна. Нэг тийм сонин амт байгаад байна. Тэгээд би хугацаанд дууссан болов уу гэд харсан чинь үгүй хугацаа нь маргааш дуусна. Яа за байлаа. Би нэг итгэе байлаа. Яа за энийг л идээ. Угаасаа би энийг л идээд бараг болох юм шиг байна. Би яг одоо амар догтлж байна. Яагаад гэвэл маргааш эцэстний чимхий залуутай уулзсан. Бид хоёр бараг 2 сарын дараа уулзч байгаа юм уу? Сүүлд хэзээ уулзлаа. Мэдээж амар санаж ийн. Тэгээд амар удаан хүлээсэн яаж идэл би ингээд хичээл орсон үед бол би ингээд угаасаа амар завгүй хичээл гэр гэсээр агаад баг ингээд цаг хугацаа өнгөрснээг чи анзаардаггүй байхгүй юу. Тэнгүүд ингээд хичээл амарчингууд чи хийцгүүрч мэцгүүрээд те ингээд гадуур гармаар санагдахаар чи бүр ингээд найз залуугаа амар сандаг. Тэгээд яг амралт ингээд эхэлсэн болохоор тэр тусмаа би ойрд амар сансан.
За дараагийн идэх бидний Jenny-гийн амттан бол цараа. Фролигийн спагетти байна. Спагетти sour candy. Би энийг ингээд аль барыг идээд одоо жоохон үлдсэн байна. Тэг юу болсон бэ гэхлээр би угаасаа энэнд багтаа амар туртай байсан хгүй юу. Анх би Blackpink-ийн гişүүдийн одоо нөгөө бичлэгийг хийн гэж ингэж төлөвлөж байхдаа хайрт ингээд эддэг юм хүмүүдийг харчихсан чинь Jenny нэг нөгөө тайзан дээр гарахаа өмнө интросыг амар гоё идчихсэн. За бүр ингээд бүр тэгээд би тэгж харж авчаад тэгээд дараа нь ингээд гадуур хаагурчлаа ингээд явжсэн чинь энийг хаач үлээ зарчихсан. За тэгэхээр би угаасаа Jenny-ийн бичлэг хийхдээ энэ бичлэгийг яах юм чинь олдчихж байгаа дээр энэ байгаа дээр авчиг гээд тэгээд би наанаа тэр үед аваад тэгээд авчаад бараг 10 хоног тиссэн заяа. Тийчээсэн амар диско тэгээд би идсэн. Би яг бүгдээ одоо дахиад идчихье. Энэ хараа та нар бас дуртай юу? Тэг жоо хүлцсэн чи арай хатуу байна. Тэгэл гоё. 함정은 샌드를 입으면은 사라지는 반팔. 이 옷밖에 너무 쨍할 것 같은데. 다른 애들 뭐. За тэгээ бүгдээрээ байжгаад оройгийнхаа хоолн дээр уулзцгаая манайхаа. За манайхаа би Jenny-гийнхаа орой хоолыг идэхээр гарчихлаа. Тэгээд одоо бүгдээрээ ийшээ орцох хоол нь энэ болохоор Greek yogurt байгаа. Энийг авч идэж үзлээ. За ингэж давъя. Энэ хараа энэ бүр аим гоё харагдчих. Яг одоо хамгийн гоё нь юу гэж манайхаа энд бүр хинч алга. Би ганцаархнаа байна. Өнөөдөр бүр амар их гүүгээд гадуур нөгөө нүүх гэж явсаар агаад гэтээ баг энэ жилийн хамгийн завгүй өдөр минь болов яв. Би өнөөдөр өглөө бүр хундагийн тийшээ гэрээсээ нэг цагийн зайтай тэр нөгөө Jenny-гийн өглөөний хоолыг авахгүй ш тийшээ явснаа. Дахиж ирээд тийснэ дахиад банк орсон чинь намайг ийм их үнэтэй одоо том мөнгө ингэж гүйлгээ хийх юм бол заавал тэр нөгөө гэрээ хийсэн гэрээнийхээ хуцыг хачаагээд тэгээд би дахиж гэрлүүгээ яваад тэгээд дахиж банк руу очиод тэгээд гэртээ очсноо газ бичлээ хийчихэд тэгээд дахиад нөгөө нүүх гэрлүүгээ ганцаараа 2 чумдаа нэг цүнх үргэлжтэй цүнхөө үрээд таксидэж жоохон юмнуудаа нүүлгээд заяа. Тэснэ эргэж хатуусан цуугаад тэр 2 чумдаа наачиж ирээд тэгээд тэр кимбап идээд тэснэ дахиж одоо наашаа энэ ишээ дахиад яа. Энэ хэсгийг би яг ингэж гүйлэх хэрэгтэй тэгэхгүй бол амар сунжирчлаа. Цараа. Би одоо та нарт харуулъя. Ингэж харагдаж байна. Энэ алюминий жим юм шиг бах юм. За тэгээд нэг ийм хоол байна даа. Энэ бол Greek yogurt буюу Jenny-гийн маань оройны хоол. За. Years later. За хай манайхан. Яг шинэ бичлэгтээ тавтай байрлагч. За та нар болохоор сая миний Greek yogurt идээд ирснээ шууд одоо ингээд үргэлжлээд явах бичлэг байгаа. Тэгээд яг одоо үнэхээр нэрээ юу болоод байгаа вэ гэвэл заяа. Би хамгийн сүүлд Jenny-гийн бичлэгийг хийгээд тэгээд тэрнээс хойш бараг сар өнгөрсөн байна. Сарын дараа ингээд бичлэгээ дуусгах гад ирж гин. Тэгээд энэ хооронд би бүр Монгол яваад заяа. Би ингээд ирээдүгээс та нартай мэдчилж гин. Тэгээд би энэ уг Jenny-ха бичлэгийг айл сарын өмнө л ингээд гээс оруулах байсан чинь би юу болсон бэ гэхлээр энэ банана кик гээд энд болохоор Jenny амар дуртай байлээ. Энийг бүр нэг ярилцлаган дээрээ бүр ингээд би энд амар дуртай гэдэг нэг Америк ярилцлаган дээр ингээд оруулсан байсан хгүй. Тэгээд би энийг бол заавал Jenny-гийн бичлэг хийхдээ эднгээ бодсон байсан. My favorite. This is cool. A banana cake. Banana cake. Banana cake. So it's like, you know the texture of it is like. I'm gonna try another one, Jenny. Oh my god. What else Okay. you got? Тэгээд би угаасаа энэ бичлэгэн дээр хийсэн штэ ингээд амар завгүй байгаа нүүд суугаа тэгээд тийм амар завгүй байсан болохоор тэр оройно би энэ банака гэнэ
банана кикийг идэж чадаагүй заяа. Тэгэхээр нь би за маргааш идчихье да та нарыг ойлгох байлгүй дээ гэж бодоод тэгээд ингээд би хойшлуулаад яг нөгөө нэг онгоцны будал явах өдрөө тэндээс гоё ингээд идээд ингээд бичлэгээ дуусгачих гэсэн чинь онгоцны будлын би бүх CEO-нуудыг үнэндээ би хайсан. Тэгсэн чинь энэ байхгүй байсан аль CEO. Тэгэл би Монгол явцсан. Тэгээ Монгол явсан чинь тэнд сар болцсон. Ёо нэг юм болсон манайхаа. Тэгээд энийг идээд бүгдээрээ өндөрлцгөөе. Ёо банан өнөртчихээн. За доторх нь ингэж харагдчихээн. Энэ гэдэг Монголд байдаг лөө. Би Монголд байдаг шиг санаад байгаа хгүй юу? Амар банан өнөртчихээн. Нэг чинь попкорн шиг юм байна. Чихэртэй попкорн шиг. Гэтэ хөөрхөн юм а Jenny тэгээд энэ нь дуртай гэхээр надад нэггүй Jenny-гийн идчихэж байгаа юмнууд зүгээр л бүгдээ амар хөөрхөн за. Үнэхээр яг юу яалаа? 24 цагийн дэлгүүрийн юмнууд идэх шиг боллоо бараг л. Шууд ам аргаж ийн усуугаа тийм. Тэгээд нэрээ харах юм бол манайхаа би нүүцэн байгаа эз. Тэгээд яалтчгүй арай гоё гэрт дэрсэн чи ингээд камер дээр ч ихсэн айгу гоё харагдт юм байна. За би болчлоо. Би одоо энийг дараа иднэ. Би нэг юм амар их хийж чадхаа бэлдсэн байлээ юм. За ингээд бичлэгээ дуусгая да манайхаа. Тэгээд хэлээ улаагтай хамт байсанд баярлалаа. Үнэхээр нэр энэ бичлэг бүр бүхэл бүтэн 2 сарын хугацаанд ингээд явлаа тэхүү дуусахгүй ёо. Дараагийнхаа бичлэгтээ уулзцгаая. Гой бичлэгүүд бэлтжээ. Тэгээд бас би Instagram дээрээ айгүй их reel mail хийж байгаа. За тэгээд бүгдээрээ дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Bye bye. Баяртай.